2016 оны 4-р сарын 8-ны өдөр нийслэлийн захиргааны хэргийн шүүгч сайхан туяагаар ахлуулсан ажлын хэсэг ноён ууланд хэргийн газрын үзлэг хийсэн. 3-р сарын 31-ний өдөр хийхээр товлоод байсан үзлэг цаг агаарын нөхцөл байдал муудсны улмаас хойшилсныг ашиглан Centera Gold компани ухсан нүхвэ болж талбайгаа тэгшилж байгаа тухай мэдээллийг бид өмнө хүргэж байсан. Тэгвэл товлсон цагтаа үзлэг хийхээр очсон шүүхийнхний бүрэлдэхүүнд багтсан хэвлэл мэдээлэл нутгийн иргэдийг Centera Gold компани хамгаалагч нарын бие бүрэлдэхүүн дотогш нэвтрүүлэхгүй хэмээн цаг гаруй маргалцсны эцэст хүмүүсээс талыг нь арайхийн оруулсан. Бидний мэдээлж байсанчлан бодит байдал дээр мөн зориуд зас янзлсан талбайгаар албаныхныг явуулсан уртаашаа 1.5-аас 2 км үргэлжлэх зассан замд шүүхийнхэн 3 удаа зогсолт хийж нутгийн иргэд нөхцөл байдлыг танилцуулсан. Дараач талдаанд гихчийн үлгэрээр хичнээн нөхөн сэргээлт хийж нүд хуурахыг хичээсэн ч талыг там болгож эвдэц сүйдсэн байгаль нүдний харагдаж байв. Ноён уул Centera Gold компани ашиглалтын 3,000 га газар багтаж байгаа салбар улсууд руу орох бүх орц гарцыг шинэхэн шороо овоолон хаасан байлаа. Харин хаасан хэсэг Centera Gold компани машин техникүүд харагдсан. Өмнө нь гацуурт компани ашиглаж байгаад орхисон уулмөр 20-оос 30 м өндөр овоолсон шороон дээр зориуд засны талбай зогсож анхны үзлэгээ хийсэн. Тухайн үед учир мэдэх хүмүүс нутгийн иргэд өмнө нь учруулсан хохирол цаашид учирч болох эрсдлийг шүүгчдэд тайлбарлаж байсан ч хариуцлагч тал буюу ашигт малтмлын газрын төлөөлөгч даваа аравдан илт нэг талыг барьж ямар ч мэдээлэл өгөхгүй уурлаж ундууцаж байв. Эндээс харагдаж байгаа син дээр ирчих хоёр дахь загсалт ингээд. Гурав дахь нь болохоор эдний бүр хуучин юунаас хүлээж авсан, гачаалтаас хүлээж авсан хуучин темп хийгээд доо өөр ингэж яваад доош яваад тэн дээр зогсоод ярих болсон байдаг. Эндээс нэлээд юу болсон. Одоо энэ төр ажиллажсанаар бас юу болсон гачаалтын гол их хавийн чигчээд үнтэй. Одоо энэ чинь 372 нөлөө аль нь нэлээ? Нөгөө маргаан бүхий дөрвөлдсөн чинь хаагур хэлж байгаа. Энэ ихний ашигт малтуудынхаа хэлээд өглөө энэ чинь. Өөрөөсөө хариуцч нар байж та нар. Тэгээ ирчингүүт энэ баруугийн өмгөөлөгч энэ хараа их хурлын гишүүд энэ төр энэ чинь ярьж анхны энэ чинь яг ухарч ирж байгаа шүү дээ. Тэр хайцсан. Энэ тайлбарч өгч. Түүнчлэн Centera Gold компани өнөө хүртэл цэвдгийн судалгаагаа хийлгээгүй удахгүй хийлгэнэ гэх тайлбарыг тус компанийн техник хариуцсан захирал бүрэн төгс өгсөн юм а. Геоэколог цэвдэг судлалын хүрээлэнгээ улсууд ирж мэрэгчлээ болсон. Тэд нар цэвдэгтэй цэвдэг. Одоо яг наад өгч чи төрийн ордонд иргэний тахимдаар уулзсан. Намайг цэвдгийн судалгаа байхгүй гэж хэлэхэд чи юу гэж хэллээ? Үнцэн ордод цэвдэг байдгүй маа гэж хэлсэн. Тэгэхээр одоо чи судалгаа хийж байна. Би бол ийм асуудал. Би ирэх хүч таа юу. Би бас ирэх хүч нэгэр чи одоо 8 жил явсан. Аливаа уул уурхайн ашиглалт олборлолт хийхийн өмнө техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж холбогдох судалгаануудаа бүгдийг нь хийлгэсэн байх шаардлагатай байдаг. Гэтэл бүтэн жил гаруй турш ард түмний эсэргүүцлийг үл хайхран зүтгүүлсээр стратегийн ордод хамруулж төрийн эзэмшлийн хувь хэмжээгээ тогтоолгосон компани хамгийн хэрэгтэй судалгаагаа хийлгээгүй байгаа нь Монголын байгаль орчин ноён ууланд байгаа хаад ноёдын булч бунхан түүх дурсгалын дурсгал тэсэлгээний улмаас хэрхэн эвдэц сүйтгэх нь хамаагүй гэсэн сэтгэлгээгээр хандаж байгааг илтгэх үзье.